минерал манго кофе гэд. За нэрнээсээ хүртэл энэ кофе нэлээд онцгой, өвөрмөц гэдгийг энэ нэр нь өөрөө бас илтгэж байгаа. Тэгээд энэ бүгдээрээ хамтдаа минерал манго кофе. За тэгээд энэ зүгээр жирийн кофе гэдэг утгаас ч илүү нэлээд гүн, утгатай, гайхалтай, найрлагатай гэдгийг сургалтын дараа дүгнэлтээр бол мэдэх баха. За тэгээ одоо энэ манго кофе үйлдвэрлэж гаргаж байгаа, экспортлж байгаа орн маань Өмнөд Солонгос улс байгаа. Өмнөд Солонгос улс юугаараа алдартай вэ гэхээр би Монголд олон жил ажилласан солонгос хүн юу гэж хэлжсэн бэ гэхээр Монгол хүн өдөрт ямар ч гэсэн 3 удаа талах иддэг шиг солонгос хүн өдөрт 3 удаа иддэг юм аа гэж хэлжсэн. Тэгэхээр энэ ард түмэн бол будаа гэдэг бол бараг тэр хоол хүнснийхэн суурь заавал нэг дагалддаг үндсэн хоол болчиход байгаа. Өнөө цагт яасан бэхээр ажил амьдралын хэв маяг нэлээд өөрчлөгдсөн байгаа. Энэ ахад нэг 50 жилийн өмнөхөөс те. За тэгэхээр цагаан будааны ард түмэн цагаан будаанаас илүү их хэрглэж байгаа тэр амьдралын хэв маягт нь орж ирсэн нэг хүнсний бүтээгдэхүүн бол кофе байгаа яхаарахгүй. За тэгвэл энэ кофегаар дамжуулаад нэг сумаар хэдэн туулаа буудаж болох вэ? За кофений яагаад дуугаад байгааг бүгдээрээ мэдчихэж байгаа хэлүүлтгүү сэргмээр байгаа, эрчүүч авмаар байгаа, анхаарал төвлөрөл ядарсан бие сэргэмээр байгаа. За үүнээс гадна жин зохицуулахтаа ингээд өнөөдөр холбож ярих болно. За тэгэхээр энэ кофегаар дамжуулаад жин зохицуулттай хэрхэн холбогдохыг бүгдээр ингээд дэлгэрэнгүй задаргааг нь үзье. За дараагийн слайд нь манго кофе. За эндээс гадна харагдах байдал нь юу гэхээр 2 дахь слайдаа оруулахыг захирлаа. За. Дотроо 30 ширхэгтэй ийм харьцагт 2 дахь слайд. Дотроо 4 ширхэг гэдэг чинь 120 ширхэг гэсэн үг. За ийм жижигхэн стик хэлбэртэй. За. Дараагийн слайд нь захирлах зөрүүд энэ би чихнээс нь зэрэг бас яваад байгаа. Зөрүүд байна. Таны 2 дахь слайд нэгсэн чинь за. Энэ шууд хүн бүрийн насан туршийн даалгавар гэдэг энэ ороод ирж байгаа байхгүй юу? За энэ 3 дахь слайд нь за хүн бүрийн насан туршийн даалгавар. За. За. За энэ хүн бүрийн насан туршийн даалгавар гэдэг дээр би юу ярих вэ гэхээр одоо энэ хүн гэдэг өнөө цагт бол тархалт нэлээд нэмэгдсэн байгаа. Монголчуудын бараг 50% руу бараг нэлээд төгсөж байгаа. Солонгост байдал ямар байгааг сайн мэдэхгүй байна. Тэгээ би нэг нэлээд ковидын өмнө нэг сургалтанд сууж ирсэн Beautiful Landing гэдэг үзэсгэлэнтэйгээр газардах нь. За энэ ихээр онгоцтой хүний амьдралыг ерөнхийдөө зөвөрлсөн. Энэ хорвоод мэдлээ. Тэгээд хүүхэд нас, өсөх нас, өсвөр нас гэдэг залуу насны дэргэнгүүт яг онгоц юутай адилхан газраас хөөрөөд ингээд хурдаа авч жагаад 3 дугуй дээшээ хөөрөөд 3 дугуйгаа хураагаад ингээд өндөрт гарцсан тэр бол бидний яг насан туршсан бие дааж шийдвэр гаргах боломжтой эцэг эхээсээ тусдаа гарцсан бие дааж амьдрах тэр насыг ер нь агаарт хөлөг онгоц маань дугуйгаа хураагаад өндөрөө авцсантай адилхан зөвөрлөж байгаа. За ингээ өндөрөө аваад нэлээд явна. За хүн болгоны очих хот одоо газар хурд очих одоо distance буюу зай бол янз янз байх. Гэхдээ онгоц хизээ нэгэн цагт газардах нь ойлгомжтой. За онгоцон суугаад бүгдээрээ газардчихсэн учраас тэрийг сайн мэдж байгаа. Ер нь энэ нислэгийн явцад 2 төрлийн одоо аюулгүй газардалт хэвийн ослын булт гэж ингээ 2 янзын булт байдаг. За хэвийн булт яадаг гэхээр 3 дугуй буугаад жигд ингээ дотроогоос суугчдод бол ямар ч төвгүй одоо айц сандрал авчихааргүй дөргөлт нь хамгийн багаар түвшинд ингээ газардахыг хамгийн амжилттай газардалт гэж үздэг. Хэрвээ нэг дугуй гацах ч юм уу одоо цагаараа нөхцөл хэцүү ч юм уу ер нь газардах үед ингээ ослын үед яаж ирэх вэ гэдэг ингээд өвцөл төрөгч аппарат буух гэдэг ийм 2 төрлийн ингээд буулт байгаа байхгүй юу.
Тэгэд хүн яаж нөхөр бие оюухан сүнс гэсэн 3 хэсэг нь гуруулаа энэ дэлхийгээс буцах үедээ хамгийн одоо 5 тухтайгаар энэ хорвоод үнэхээр сайн амьдралаа, сайхан амьдралаа мөрөөдлөө биелүүлээ, зорилго дуудлага биелүүлээ гэж үзээд тэр газардж байгаа процессыг нөө beautiful land-ийн буюу газар онгоцгон үзэсгэлэнтэйгээр ингээ буухыг хэлж байгаа. Тэгэхээр энэ хамгийн сайхныг энэ ороод төр бүтээчээд айгу сайхнараа буцсахт энэ 3 дугууны нэг нь ихээр хүний бие махбод байгаа. Өнөөдөр зөвхөнийг онцолж яриа. За тэгвэл бие махбод ямар үед маш сайхан газардах юм бэ гэхээр яг биеийн илүү жингүү тэр хүний одоо ерөнхий бид нар нөө жин хэмтгэд мэддэг эрэгтэй хүн өндрөөсөө 100 см-ийг хасна 100 хасна өндрийнх нь нөгөө метр сантиметрээс 100 хасна эмэгтэй хүн маань 110-ыг хасах юм бол тухайн хүний байх ёстой жин гараад ирдэг. За энэ хооронд та нар байх ёстой жингээ мэддэггүй хүн бол жингээ гаргаад аваарай. Тэгээд бид нар жимадэр ингээд жин хэмжээл мацаг барилт гэдэг ийм эрүүл мэндийн хөтөлбөр ингээд яваад ирсэн учраас захирал болгон өөрийнхөө байх ёстой жинг мэдэх ёстой. Дээрэс нь тэр гарч байгаа тоон дээр нэмэх нь хасах нь 5 кг байх боломжтой. Тэр нь нөхөр өвдөг болон зүрхэнд ачаал очих илүү боломжийг даах боломжтой гэсэн үг. Тэгэхээр 5 кг-аас илүү болоод ирэх юм бол хүн эсвэл тэрнээс хэтэрхий бага болоод ирэх юм бол хүн яг насандаа одоо хүйсэндээ жиндээ илүү хамгийн сайнаар эрч хүчтэй байх тэр юугаа нэгдүгээр талд нь дээрэс нь өвдөг хэтэрхий турхаа болох юм бол тамир тэнхээгээ алдна төня муутай гэж ярьдаг те жин нэмээд ирэх юм бол хүн одоо ингээд зарим турж яхад нь болцсон биш те чи одоо илүү тураад яах юм уу харагдана гэж ярьдаг. Гэхдээ өмнөөс нь өвдгнийх нь өмнөөс тэр хүн одоо өвдөлтийн илүү ачааг нь үүрхгүйгээс хойш хүн юу гэж хэлэх нь огт хамаагүй. Хүний өвдөг 10 кг-аас ихсүүлээд нөгөө илүү ачаал илүү цагаар ажилтдаг те тэгсэн мөртлөө цалингийн нөгдөггүй тийм газар байгуулга ажилчид ямар хөө гомдолтой байдаг шиг энэ өвдөг чинь илүү ачаал дээр ер нь хэдэн жилийн дараа тэсэхгүй одоо өвдөд байна. Нуруу өвдөд байна. Өвдгнөөс шалтгаалаад арцаг нуруу гэдээ явчихна. Тэгээд зүрх илүү цагаар ажиллаад зүрх илүү ачаал. За тэртээ тэргүй бидрийг амьд байхад ингээ гайхалтгаар цохилж байгаа тэр амьд моторыг бид нар нөгөө илүү ачаа ер нь зохисгүй байгаа. Одоо шинжлэх ухааны талаас анатом талаас тэр үзэсгэлэнтэйгээр газардыг бол бид нар байх ёстой жинтэй байх. Энэ бол амьдралын дуудлага, зорилго, дээрэс нь бид нэр хайртай хүмүүстэй зориулж байгаа хамгийн гоё бэлэг гэсэн үг. За тэгээд нэг ойрын жишээ авъя. Нэг танил маань яасан бэ гэхээр нөгөө ээж нь өвдөөд нөгөө олон хүүхэдтэй учраас бүгдээр ингээд хүний нөөц сайтай учраас ингээд ээлжлээд ажил амьдралаа алдахгүй ингээд хаяаж үлээваад ингээд ээжигээ асарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд эхнээс ингээд чагсаалаас гараа яасан гэсэн чинь ээж нь айгүй хүнд жинтэй учраас өргөж явахдаа нуруунд нь юм орлцдаг гинэ. Тэгээ би өөр төр чинь тэрийг бодохдоо би нэг ямар ч гэсэн хүүхдэрээ асруулмааргүй байна. Дээрэс нь асруулахад тулах юм бол илүү ачаа өрүүлэхгүй тий. Энэ гэдэг чинь дээрэс нь бие махбодын хувьд одоо би зүгээр одоо шулуухан лэрийг бүгдээрээ нэгэн цагт ингээд хороос боцох учраас одоо хөнгөвчлөх хэмжлэгийн захиралтай уулзчихсан те тэр хүн юу гэжсэн бэхээр хүний амьдралын яг эцсийн мөчтөр би ингээд байдаг хүн яг л хөнгөвчлөх эмнэлгийн захирал учраас тэгээд тэр хүний сургалтнаас юу сонссон бэхээр яг жин дээр байгаа хүн илүү ингээд завир бага мэдэрдэг илүү эргэтэн системүүдийн стресс багтай илүү тайван байдаг гэж байна. Илүү жинтэй байх юм бол тэр одоо үзэсгэлэнтэйгээр хувцас ихэд тавьж байгаа шүү дээ тий. Тэр процесс маань илүү завир мэдэрдэг, илүү шаналлалтай байдаг. Тэр бидний хайртай хүмүүсд бидний илүү шаналлаасаа гэж бодох үгүй юу гэдэг чинь. Ингэхээр бүр наривчлаа ярих юм бол үнэхээр энэ биеийн жин дээр байна гэдэг нь бол маш том хариуцлага. Дээрэс нь одоо ёс зүй баг орж ирж байгаа. Өөр хүүхдтэй бид нар ингээ хүнд ачаа өрүүлэхгүй байх хэрэгтэй гэд. Тэгэхээр хүн болгон одоо хичээх ёстой. Тэг өнөөдөр энийг хичээх гэхээр болохгүй тулаад байдаг вэ? Тэгээ манго кофе хэрхэн шийдэх юм бэ? За тэгээ өнөөдөр юу гэхээр бидний хүүхэд байх үед одоо нэг 40 жилийн өмнөхийг харах юм бол илүү жинтэй хүн
бараг байхгүй байсан. Маш ховор байсан. Тэгэхээр одоо тэр үеийнхээс Монголд байгаа нийт хүнсний бүтээгдэхүүний тоо 80 мянган төрлийн хоол хүнс болсон бол одоо 800 мянган төрлийн хоол хүнс байгаа. Тухайн үед 20% нь 80 мянган төрөл байхдаа 20% нь энерги өгөхгүй хүнс байсан бол одоо 800 мянга дотор эсрэгээрээ дөнгөж 20% нь энерги өгнө, 80% нь энерги өгөхгүй хүнс. Энэ юу гэсэн үг вэ гэхээр биднэрт ухаантай сонголт хийх хүнсээ мэддэг, анатомо мэддэг, миний эрэгтэй систем яаж ажилладаг, хэрэгтэй үед нь хэрэгтэй юм өгчих юм бол тэр үнэхээр ухаалаг удирдлагатай бидрээс хамаарахгүй өөрөөрөө зохицуулах чадвартай ухаалаг систем байдаг. Бид нар зөвхөн хэрэгтэй цагт нь хэрэгтэй зүйлийг хэрэгтэй хэмжээгээр нь зөв аргаар боловсруулад өгөхөд энэ бидний бие өөрөө хийдэг байсан. Үүний жишээ гэх юм бол бидний 90 он хүртэл тооцох юм бол Монгол тархалт ямар байсан бэ? За тэг одоо бодоод үзтээ 10 сургууль даяар бүрстэ гарын 5 хуруунд багтахаар байдаг байсан бол одоо ангид хэд байна те анги бүрт хэд байна бүр бага ангид хэд байна гэдэг энэ тоо чинь нэлээд өндөр болцсон явж байгаа. За тэгээд цааш нь харах юм бол бидний насан туршийн даалгавар болцсон. Одоо тэгээд энэ ийм даалгавартай гэдгээ одоо монголчууд ойлгож эхэлж байгаа. Ягдгүйл тархалтыг дагаад олон зовир өвчин юу ирдэг юм а гэдэг нэг хэсэг буйны тарга гэж ойлгодог ойлголтууд мань одоо биш болсон хүмүүсүүд бас нэлээд ойлгодог болсон давуу тал байгаа. Хүмүүс хичээж байна. Тэг хичээсэн болгон үр дүн тийм амархан хүрээтэй нүг бол бас хүрэхгүй байгаа шалтгаан байгаа. За тэгээд энэ юг алсчи биеийн жингийн үзүүлэлтүүдийг дараагийн слайдуудыг яваад. За эрүүл мэндэд анхаарах шалтгаан гэсэн эрүүл байхын тулд гэдэг нь хамгийн өндөр үзүүлэлт байгаа. За тэгээ эрүүл байх юм бол мэдээж хөөрхөн харагдана. Тэр утга бүх наснд хөөрхөн харагдана. Буурал өстэйч жин дээр байх юм бол хөөрхөн харагдана. За тэгээ хүмүүс зүгээр жингээ ингээд зориултаж хэвэн жиндээ авахын тулд гэж хариулсан байна. Хүссэн хувцас өмсөхийн тулд тэгээд ингээ хөдөлгөөн төвхтэй учраас гэдэг энэ 6.8%. Энийг би хизээ мэдэрсэн бэ гэхээр эхний 2 хүүхдэд төрүүлээд яг би 1-2 сарын дараа шууд жиндээ очичдаг байсан. 2 эхрийн дараа 6 сар орчим би нэг хөвлөгөөр жоохон юутаас илүү юм байгаад байсан. Тэгээд тонгоо хөдлөх болгонд ингээд тулаад тэгэд би анх удаа нөгөө юу хүмүүсүүдийг ер нь ойлгосон. Хөвлийн таргалт чинь ийм төвхтэй байд юм биш үү? Хөдлөхөд аюу төвхтэй байд юм байна гэдгийг биеэр мэдэрсэн тэм 6 сар надад байсан байхгүй. Тэгэхээр энэ ийм хүн димиг хүмүүс нэг одоо сэтгэл зүйн талаас харах юм бол хүний бие бахад ингээд баг багаар тэр хүн дим рүү хэцүү мөрөнгө оруулаад тахаар тэрэндээ амьд эс болгон эд болгон амьдрах дуудлагатай учраас амьдрахын тулд дотоод зохицуулт хийгээл тисэд идэг хүний амтом тэгж ажилдаг. Тэгээ сэтгэл зүй хүртэл одоо ингээд хүчирхийллийн юунд байгаа хүмүүсүүдийн сэтгэл судлаа ихээр ингээд хүчирхийлэлт ингээд дасцсан байдаг тийм сонирхолтой судалгаа байд юм байна. Тэгэхэд бидний бие махбод нэг талаа энэ юу учраас илүүдэлжин гэдэг бол бас нэг талын ингээд хүндрэл байгаа. Тэгээ энэндээ ийм жинтэй мөртлөө ингээд тоохгүй олон жил яваад болоод байгаа хүмүүс юу гэхээр баг багаар нэмэгддэг. Тэгээ жирэмсний тархалт болохоор огцом нэмэгддэг учраас би тэр ялгааг мэдрээд байгаа. Тэрнээс миний теорийг харах юм бол айхтар ингээд нэмэгдсэн байхгүй ч гэсэн ерөнхийдөө надад богино хугацаанд нэмэгдсэн учраас ялгааг мэдрээд байгаа. Харин жин нэмэгдэж байгаа хүмүүсүүд ингээд ёстой 50 г 100 г-аас ингээд нэмэгддэг учраас багаар нэмэгддэг учраас тэр нь тасаад байгаа. Яг нөгөө юуны мэлхий байдаг шүү дээ. Мэлхийг шууд халуулсан дэх бол үсрээ гарчдаг. Хүүт дуусан дэчээ ингээ баг багаар бүлээн болох юм бол өөрөө чанагдах хүртлээ амиа алт хүртлээ мэдэхгүй байдагтай адилхан хүний бие махбод яг сонор сэрэмж тэрнээс яах шалтгаан ингэж баг багаар нэмэгддэгт нь аюулн байгаа байхгүй. Тийм учраас энийг айх дөрөж үзэхгүй тэ орчин үед нэг чимээгүй тахал гэж нэрлэдэг байгаа байхгүй. Яг л жин нэмэгдэл чинь цаанаасаа ингээд юу нэмээд ийн гэсэн үг. Айгүй олон тал бүрийн өвчин ингээд тал талаас чирээ явж идэг учраас нэг анзаарахгүй ингээд баг багаар нэмэгдээд байгаа. Тэгэхээр одоо бол нийгэм бусдыг харцнаас болоод ер нь бол тийм харагддаг юм ингэж харагддаг гэдгээ жоохон дотроо санаа зовж тийм зонил мэдээж тээж байгаа. Тэгэхээр энэ нэг
За тэгээд төрсний дараах илүүдэлжинтэй тэмцээнд босод гих мэтлэн. За иймэрхүү шалтгаанууд байна. Тэгэхээр бид нарт эргэн тойрон баа хүмүүсүүдийн шалтгаануудыг бас сонсож үзээд тэр шалтгаан дээрээс нь тулгуурлаад бас хүн болгоны юу өөр юм чинь тэгэж бас харилцан ярилцах хэрэгтэй байна гэж эндээс ойлголоо. За тэгээд бид нарт одоо 6 минут 6 минут үлдсэн. За нөгөө 40 минутын 6 минут үлдсэн байна. За тэгвэл энийг алслаа. Энэ алгасангуудаа хамгийн чухал юу руу навчээ. За минерал кофе яа тэгэхээр нөө хамгийн чухал нь юу гэхээр минерал гэдэг маань эрдэс гэсэн үг. Тэгэхээр минерал биодавс маань яасан бэ гэхээр хамгийн чухал нь хэлэх юм бол ер нь бол давс 600 хэмд ингээд хайлдаг. Бүх одоо хатуу биетүүдийн хайлах температур гэж өөр байдаг. Бид нар химийн хичээл дээр үздэг байсан те. Энэ минерал биодавсыг яа тэгэхээр яг нөгөө алт цэвэршүүлэх хэмжээний өндөр температурт шатааж байгаа. Тэгээд бүх байгаль дээр байж болох энэ яг шар тэнгисээс авч байгаа учраас нөгөө далайн тэнгис маань бас нөгөө хими бохирдолтой хүнд металлын бохирдолтой болоод хэрсэн байгаа шүү дээ. Далайн загсан төрөл байдаг. Тэгэхээр энэ давсыг гаргаж аваад цэвэршүүлж явах явцад яасан бэ гэхээр бүх аюултай тэр хүнд металлуудыг цэвэршүүлээд маш цэвэр одоо шижир алт шиг болгож гаргаж авсан учраас үн тэндээ орчиж байгаа. За тэгээд энд ногоон цайны дээд зэргийн ногоон цайны ханд орцсон байгаа хүчтэй антиоксидант одоо ийм нийслэлд амьдарч байгаа агаар бохирдолтой, усны бохирдолтой хоол антиоксидант гэдэг юм бол маш чухал байгаа. Энэ дархлаа дэмжүүлдэг. Энэ талаар нэлээд сайн мэдж байгаа. Мэдээж холестерин, судасны хатуурал, даралтны эсрэг өвслийн эсрэг үйлчлэгээтэй. За тэгэнгүүт бидний blended гэдэг маань хамгийн гол юм нөхөр одоо ингээд кофега үрээр нь авангуудаа тэрийг буцалгаж одоо уудаг ин чин кофений соёл нь ингээд тэр нь өөрөө бас кофеин байна л та жинхэнэ кофечдэд. Тэгэд энэ нэг үрийн ингэж яадаг юм заримдаа нэг агрессив учраас зарим хүмүүсийн зүрхэн цэвэрлдээд одоо дилсээд уух дуртай ч ууж чадхаа болдог. Би тэр нэг байгаа сүлдээ өнрээр нь кофе аваад ингээд орхидог те. Тэгэхээр энэ Бразил, Этиоп, Вьетнам, Кенигийн AA зэрэглэлийн үрийг хольж ботсон тэр ингээд зөөлрүүлээд дээрэс нь блендед гин олон сайн үрийн сайн чанаруудыг нэгдэл болсон гэж байгаа. Одоо яг дарсыг нэг усан үзэн биш хэд хэдэн жимсээр хэд хэдэн одоо төрлийн жимс нийлэхээр блендед болж байгаа хгүй. Яг тэр шиг дарсны соёл шиг юм маш сонирхолтой ингээд найрлага бий болсон. Ихээр хамгийн өндөр зэрэглэлийн ерөөхдөө энэ шашных нь хамгийн том хэлбэр гэсэн үг. За тэгээд дамт үнэрийн гүн зохицолтоо тэр нэг зохицолтоо гэдгийг бол энэ бол мэргэжлийн өндөр дээрээс нь амт үнэр биеинд ороод шингэж байгаа хэрэгтэй газар ингээ хүрж байгаа байдлаараа маш өндөр зэрэгэлт тооцогддог. За тэг хүний биеийн 70% нь ус байгаа 0.9 нь давсны ус мал буюу тэ энэ бэжж хүн ингээд нөө тогон цохиулаад идэв штэ. Хүн ягаад тогон цохиулж байгаа нэхэр энэ хүний биед электролит буюу давсны ус мал байдаг, эрдэсүүд байдаг учраас тэр усаар дамжуулаад тог дамжиж яана гэсэн үг. За энэ хүний биеийн фашиа буюу усан бүтэцтэй коллаген эрдэсээр бүрдсэн тэр фашиа дээр ингээд нөлөө үзүүлээд тамирчдад ялангуяа хөлс их алдсны дараа заавал электролит уудаг. Тэр энэ маань баг электролиттэй юу гэсэн үг байгаа. Электролиттэй кофе гэсэн үг. За тэгээд бас нэг чухал зүйлхээр энэ яагаад нөгөө ялангуяа хэвлийн таргалалт энэ маань бидний энэ кофег дангаар уухаас гадна бас шинт мацаг дээр ингээд орсон учраас энэ шинт мацагтай хамт яах юм бол хэвлийн таргалалт хамгийн түрүүнд ингээд хэцүү тэр point дээр яг нөлөөгөө үзүүлээд яадаг гэсэн үг. Жин хасахад маш сайн нөлөөтэй. Дээрэс нь ерөө дааврын гаралтай хүмүүс ингээд турдгүй хүмүүс гэдэг өөрийгөө баг ингээд хэсэг бүлэг баг хүмүүс байдаг байхгүй. Минийх даавар учраас ямар ч турах хөтөлбөр, ямар ч дасгал, ямар ч турах юмар би өнгөрсөн гэд тэрнтэй эвлэрсэн хүмүүсүүдээр хүний даавар гэдэг бол маш ухаалаг систем байдаг. Хүний дотор гаднаас нөлөөлөхөөгөө баг зөвхөн хоол хүнс, нойр, стресс нөлөөлдөг. Тэгэхээр энэ өөрийнхөө байдаг ухаалаг систем алдагдтал нь хүн амьдралын хэм маяг гэж чухал амьдрсан гэсэн үг. Одоо тэрийг яаж тэнцвүүлэх юм бэ гэхээр
тэрийг яг тэнцвэртэйгээр гаднаас орж ирэх юм бол одоо лептин гэж байгаа. Нөгөөх нь аденопенектин гэдэг хоёр даавар лептины хэмжээ ихсээд аденопенектинийн багассан байх юм бол энэ даавар алдагдсан байгаа. Энийг эргэж тэнцвэрлүүлэхэд тийм амар биш. Тэр өөхтөн нисийг ингээд задлаад энерги болгож чадах энэ хоёрын балансыг яг хоёр талаас нь тэнцвүүлж өгж байгаагаараа энэ удирдлага мангоны ханданд байдаг энэ дааврууд нь мета цайны навчнаас оруулж ирж байгаа даавар нь ингэж чухал нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр хөвлийн одоо баг ингээд овоо хараанд авчиж байгаа хгүй хөвлийн таргалтыг. Дээрэс нь тарган өсөж айгүйх ингээ амархан ядардаг, цуцдаг, шөнийн нойрон хүртэл 8 цаг 10 цаг хөрхрөөд унтлаач чанар нь бол өгөлч сул байдаг. Тэгэхээр хөвлийгээр заавал турах ёстой гэсэн. Илүү одоо хөвлийгээр илүү өөхлөлтийг тээж авах нь шөнийн нойронд муу, шөнийн нойр муу чинь эргээд нөхөн сэргээлт муу явагдсан гэсэн үг. Тэгээд амьдралын чанар ч ерөөс эргээд буурнаа. Тийм учраас энэ манго кофегаар нэг сумаар ингээд нэлээд олон туулай будчих гэсэн үг. Ач холбогдол нь маш өндөр байгаа. Анхаарал төвлөрөл, антиоксидант тэгээд энэ дааврыг хоёр талаас нь ингээд тэнцвэржүүлнэ. Тэр энэ